За яг одоо хэрэгжиж байгаа хуулийн 7-2 дээр энэ нөгөө босго үзүүлэлтийг тогтоох гэсэн заалт дотор яг 7-2 бол өөрөө 6%, 2 дугаар босго нь 30% гэсэн байгаа. Тэгээ энийг 5 болгож өөрчилж байгаа энэ дээр нэг тайлбар авъя. За ажлын хэсгийн ахлагч Идрот гişүн. Гүрманаг. Энэ малын эндэрчүүлсэн даатгалын хууль маань өөрөө 2014 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Ер нь бол бүр түүхийн ярил 2009 онд одоо дэлхийн банкны санхүүжилтээр төсөл хэрэгжээд 5 жил явжгаад 2014 онд энэ хууль маань батлагдаад ингээ явсан. Тэгээ энэ хууль анх батлагдахтаа энэ эндэрчүүлсэн хувийг тогтоохдоо улс орон дээр ингээ 6% гээд ингээ тогтоосон байдаг. За ингээд 2024 онд энэ Монгол Улсын засгийн газар сангийн яамнаас энэ хуулийн төслийг өргөн барихынхаа өмнө малчиттай бас нэлээдгүй уулзалтууд хийсэн юм лээ. Тэндээс гарч байгаа малчтын санал бол энэ 6% гэдгийг бууруулмаар байна. Нэгдүгээр, хоёрдугаарт бол одоо бас улс даяар биш сум болгоноор болгоё гэдэг нэг ийм одоо зүйлүүд яригдсан. Тэгээ засгийн газраас бол энэ 6%-ийг өөрчлөхдөө ер нь уян хатан тогтооно гэсэн ийм одоо хуулийн одоо төслийг өргөн барихтаа бол ийм агуулгатай одоо зүйл заалт өргөн барьсан. Ажлын хэсгийн хувьд бол хуралдаад бид малчтын ер нь одоо амьдрал дээр ч тэр энэ даатгалын тогтолцоо бас олигтой хөгжихгүй байгаа, докторчихгүй байгаа гэх шалтгаан бол бас энэ 6% босго юм аа. За тэр нь ч бас малчтын саналаар баталгаажсан байна. Тийм учраас энэ хуулийг хэрвээ бид ингээд баталгаа хүрэх юм бол бас 6% гэдэг нь максимум давай тэрнээс доош нь байлгая гэдэг ийм чиглэлийг бас ярилцаад тэгээ манай дэд ажлын хэсэгтэйгээ бас бид 3-4 удаагийн хурлууд хийжгаад энэ 6%-ийг 5% болгож бууруулад гэхдээ юуны чинь цаана бас нөгөө нэг санхүүгийн одоо харилцаанууд үүснэ. Төр болон хувийн хвшлийн одоо даатгалын компаниудын хоорондын одоо харилцан одоо хамааралтай олон ажлууд байгаа. Тийм учраас 5-ыг бол нэмж хасах 1% гэж одоо уян хатан болгож оруулъя. Тэгэхээр бол яг одоо байгаа судалгаагаар харахад бол Монгол улсад 330 сумын маань 160-аад нь 4% руу орно. 130-аад нь бол одоо юу руу орно. 5% руу орно. Нэг 59 60 сум нь бол одоо 6% та байх. Ийм одоо байгаа юм. Тэгэхээр ажлын хэсгийн зүгээс бол хөндөгдсөн заалтыг өшөө тодорхой болгохын хүрээнд дэд ажлын хэсгийтэйгээ хамтарч ажиллаж байгаад энэ 5% гэдэг энэ зүйлийг оруулж ирж байгаа гэж ойлгож байна. За